Яагаад шийдэж чадахгүй байх вэ гэхээр үнэхээр биднээсийн ургуулах гэж оролцсон мод өөрөө гачиж. Одоо ингээд хажуу тишээ унахад бэлэн болж байна. Унахад бэлэн болж байгаа энэ модыг нэг талаас нь төвшөөд нэмэр алга. Унах гэж байгаа тал руу жин дараад байгаа учраас тэр хэсгийнх нь навчийг мөчрийг хайжлаад нэмэр алга. Нөгөө талаас нь олс татаад гацлаач нэмэр алга. Яагад бол энэ мод мөрийсэн гажсан байдал нь үндсэн дээр байж байна. Бид талбайг нь цэвэрлж байгаад модоо тарилгүй бол чулуу тэгнүүлэл тарьчих. Тэр бол чулууг авах хэрэгтэй. Тэр бол чулуу нь юу байсан бэ гэхээр энэ 30 жил арчилсан нийгмийг эрхчлөөд энэ улс орныг коммунист дараагаар өдөртөх гэж оролдсон. Хуучин арга барилаараа шийдэх гэж оролдсон. Хүнээ голдоо тавьж байгаад асуулаа шийдэх ёстой байтал даргаа голдоо тавьж байгаад даргаа яавал илүү эрх мэдэлтэй болох уу? Даргаа яавал илүү их мөнгө зардаг байх уу? Даргаа яавал илүү хамгаалтанд авах уу гэдэг энэ гажид бодол чинь иргэний гадна тавьсан хуурмаг арчлалыг бий болгоцсон. Одоо дарганд гаргаж тавиад иргэний авчиж тавих хэрэгтэй. Иргэнийг яаж илүү эрхчлөөтэй болох уу? Иргэнийг яаж илүү эдийн засгийн боломжтой болгох уу? Эрхчлөөнд хүрэхгүй. Иргэнийг яаж илүү аюулгүй хамгаалалттай байлгах уу? Иймээс сонголт байна шүү дээ. Энэ сонголтыг хийх хэрэгтэй. Энэ сонголтыг хийхин тулд арга барилыг, хандлагыг харж байгаа өнцгийг өөрчлөх хэрэгтэй болж байна. Энэ бол илүү гүнд суурь шинжтэй өөрчлөлт. Энэ бол трансформашн багхгүй юу? Энэ бол реформ биш.